Нууцлаг учир битүүлэг хэрэгүүд 2. Улс төрийн аллахыг 2 хүн нэгэн зэрэг зүүдэндээ үзнэ. 1812 оны 5 дугаар сарын 3-ны шөнө Английн дээдсийн хүрээлэнгийн нэгэн Джон Вильямс хар даран зүдэлсэн байна. Тэрээр Английн парламентын доод танхимын өрөөнд байтал нэгэн үл таних ногоон цовтой хүн өөр нэгэн хүнийг буудаж алж байгааг харсан байна. Хажууд нь байсан хүмүүсээс энэ буудуулж буй хүн хэн болохыг асуувал тэр нь Английн ерөнхий сайд Спенсер Перцивал байсан ажээ. Тэрээр эхнэрээс сэрээж дээрх зүйдээ яриад эргэж даруй унсан боловч тэр шөнөө даруй 2 дахин өнөөх зүйдээ давтан зүүдэлсэн байна. Вильямс хэдийгээр улс төрийг төдийлөн сонирхдаггүй боловч маргааш өглөө нь эртлэн босч дээрх зүйдээ ерөнхий сайдад очин хилж урьдчилан сэргийлэхин зүйтэй гэж үзсэн байна. Тэрээр ерөнхий сайдынх руу явж байхдаа тэрхүү шөнө ерөнхий сайд мөн ижил зүй зүүдэлсэн гэдгийг мэдэхгүй байлаа. Мөн энэ өглөө ерөнхий сайд Перцивал эртхэн боссон байсан бөгөөд гэр бүлийнхэндээ урьд шөнө нэгэн зүүдийг олон дахин зүүдэлсэн тухайга ярьсан аж. Тэрээр парламентын доод танхимын үүдний өрөөнд явж байтал нэгэн алтлаг товчтой ногоон цуу өмссөн хүн түүнийг 2 дахин буудсан бөгөөд түүний дараа бүх зүйл харанхуй болсон хэмээн зүүднийхаа тухай ярьсан байна. Ийхүү 2 хүн нэгэн ижил зүүдийг зэрэг зүүдэлсэн явч сайн ёр биш хэмээн гэр бүлийнхэн түүнийг энэ өдөр гэртээ өнчихийг гуйсан боловч тэрээр зөрсөөр ажилдаа явсан байна. Тэр өглөө Английн ерөнхий сайдыг парламентын доод танхимын үүдний өрөөнд явж ортол гялалцсан шар давчтай ногоон цөв өмссөн нэгэн мэдрэл мотой хүн ойртон очиж түүнийг үнэхээр 2 удаа буудан алсан ажээ. Тэжээмэл малыг тамлан хороосно. Алабама муж улсын баруун өмнөд хэсэгт байх Генева хэмээх суйрангийн дэргэд 1988 онд ихээхэн олон тооны гэрийн мал амьтдыг тамлан алсан тохиолдол гарсан байна. Хэдийгээр энэ суйрангийн дэргэд 40 гаруй тооны гэрийн мал амьтдыг тамлан алсан бөгөөд түүний дотор адууны эрхтэн салгаж авсан гахаан гизиг цуулган хайсан зэрэг аимшигтай муу мухагаар тамлан зовоосон тохиолдлууд гарсан боловч энэхүү хэргийн эзнийг олж чадаагүй юм. Энэхүү хөнөөгдсөн амьтдын дотор Стенсны гэр бүлийнхний гэрийн амьтдын ихэнх нь болох олон тооны гахааг алсан байлаа. Тэрээр энэ амьтан гэрийн амьтдыг идэх зориггүй болох нь харагдаж байлаа. Харин зөвхөн дээрх амьтдын гидсийг нь авч утсан нь миний сонирхлыг ихэд татаж байна хэмээн ярьсан аж. Стенсэн болон түүний эцэг их ах トゥ нар нэгэн шөнө тэрхүү алуурчин амьтны дууг сонссон байна. Тэр энэ тухайгаа ярихдаа тэрхүү амьтан нэгэн шөнө манай малын байранд дайран орсон хойно хачин муухагаар хятадн орилгот нь түүний дуунд толгой хагарамд үжирч байсан бөгөөд энэ дуу чимээ бүх газраас нэгэн зэрэг гарч бомит сэтгэл төрж байлаа гэжээ. Генева суйрангийн цагдаагийн хэсгийн төлөөлөгч Дот Киркланд ярихдаа дээрх амьтдыг алсан амьтны мөрийг тогтоож чадаагүй юм. Учир нь тэр тамлуулан өгсөн амьтдыг үзэх зорилготой хүмүүс бүх мөрийг балсан байлаа. Энэхүү амьтан дахин шинээр гэрийн амьтад руу давтлаагүй тул бид түүний мөрийг олж тогтоож чадахгүй байна. Бид энэхүү алуурчныг хээрийн зэрлэг нохой байсан байх хэмээн таамаглаж байна гэж өгүүлжээ. Далдыг харагч шидтэн тусалсан. 1978 онд Лос Анжелес хот дахь гэрээсээ нэгэн жаал хүү гарч алга болоод нилээд утсан байна. Энэхүү хэргийн талаар цагдаагийн байгууллагаас ихэд чармайх үзэлдсэн боловч жаал хүүг болон хэрэгтнийг олох нь бүхэл энэ хэргийг илрүүлэхэд хэрэг болохоор улмурч олж чадаагүй байлаа. Энэхүү цагдаагийн байгууллага ихээхэн хүнд байдалд орж цагдаагийнхан арга буюу тухайн хотод оршин суух олон далдарсан Жон хэмээх нэгэн далтыг харагч гэгдэх шидснээс тусламж гуйхад хүрчээ. Жон өөрийн аргаар дээр хүүхдийг хайсны дараа цагдаагийн түшимлүүдэд хэлэхдээ тэр хүүг нэгэн эрэгтэй хүн амийг нь хороосон байна гэд тэр хүний гадаад дүр төрхийг цагдаагийн зураачид наривчлан хэлж өгсөн ажээ. Ингэж хэлж өгсөний дараа тэрхүү цагдаагийн зураачтай маргаалтаж таны зурсан зураг миний хэлсэнтэй адил төсгүй байна. Тэр хүн таны зурсан зураг дээрхээс илүү гонцгойтор царайтай, наривтор хамартай нэгэн хэмээн хэлжээ. Гэвч алдагдсан хүүгийн эцэг эх нь энэ бүхний эцэст дээрх сэжигтний дүр зургаас өөрийн гэр бүлийн дотны танилыг таньсан ажээ. Энэхүү дээрх сэжигтнийг баривчилахад тэрээр энэхүү хэргийг огт үлдээгүй хэмээн мэдээлэл өгсөн байна. Шүүх хурал дээрх сэжигтний өмгөөлөгч хэлэхдээ түүнийг өмгөөлөд буй хүнийг ямар нэгэн эд мөрийн баримт байхгүй байхад хэн нэгэн шидтэн гэгдэх хүнийг хэлсэн зүйлээр буруутхан шийдэх гэж байгаа нь хуульд харьцуул хэмээжээ. Хачирхалтай шүүх хурал дуусахаас өмнө дээрх сэжиглэгдэж байсан хүн өөрөө тэрхүү жигшүүрт гэмт хэргийг үйлдсэн гэдгээ бүрэн хүлээж тэнд байсан хүмүүсийг бас дахин гайхалд оруулсан ажээ.